Ayun ba? Dito ka ata. Oo, baaхан гэсэн. Заяа, дэлгүүрээс ирлээ. За юу авсан бэ гэхлээр штэ заяа. Доороо сандраа цагаан болохоор ингээс тоглоомын айлталж ийм тоглоом авсан. Энэ ингээд ийм зөөлхөн өмнөх юу нь болохоор тэсвэр удаа хэрэгжилээ. Тэр өмнөх тоглоом болохоор тэр нь одоо бүр хагараад идэг болохоор юу яа гэж бодоод зөөлөвчтэй юм хөөрхөн хайрцагтай одоо нөхөр тоглоом байна. Тэгээ гар бүл гэмтэх магадaltaй. Тэгээ нь болохоор юм зөөлхөн. Тэгэхээр гайгүй байх гэж би бодоод байна. Гэхдээ миний бодсноос зас гайгүй. Би бүр арай бас энэс дахиад зөөлхөн гэж бодсон. Эсвэл хүүтэн болохоор тооч болтгоо. Йоо, за мэ соён бишнээ задлчлаа мэ. Шидгээс задлчих гээл. Гэс задлчих гэхээр нь сандраа явлаа. Тэгээд би амар сонирхолтой юм авсан заа юм. Өөсөө ингээд төрсний дараа миний зоглон бүх төрсний дараах эмхтэн байдаг бахтаа. Байдаг байхаа гэж бодож юм. Миний бүх унжчихсан. Тэгээд Facebook хуудаар нэлээд юунууд харсан. Бүх томруулдаг тоосмоо бүх чанар тоосмоостэй амар хүнсэн. Тэгээд энэ болохоор хөхний маск л юм байна. Тэгээд эднийх зүгээр санагдаад доор нь хүмүүс амар хүчтэйсэн. Тийм олон хүмүүсийг удлаа бичүүлэхгүй байх гээд тийм хөхний витамин тэгээд хөхний тостойгоо тэгээд 3 сарын хэрэглээ нь 350,000 байдсан билээ. Тэгээд одоо 150 болоод хэмтэрсэн болохоор хэмтэрлийн бэлэмдүүлэг авъя гэж хацсан. Тэгээд ч гэсэн ингээд нэг хайрцаг 1 сар хэрэглээ. Тэгээд гэсэн. Тэгээд орой одоо хөхөндөө тацаа нийлээл. Унтах та. Тэгтээ сая дэлгүүр дотор нэг бичлэг чадсангүй. Наас жишээ хөөе хай гэсэн талтай. Боцноос амар тансаг юутай юм шиг. Савлган бодлоо тийм. Би юу сайдгүй чи. Жинсүс хурцнаар болоо. Яна ороотонд хөргөчлөө оруулалт хамарч хөдөө. За тэгээд энэ яг үгүй солонгос бүтээгдэхүүн болохоор нь хайчгүй ах гэж бодоод байна. 2025 оны 12 сарын 10-нд дуусах хугацаатай витамин дотроо ингээд хөхөндөө санаа зовоодоо 30 ширхтээ хэр өдөрт нэгээ гуугаад оройдоо тосоод үрхээд тэг ядаж ингээ хүнжтгүүмаг биш томрдгүүмаг гэхэд жоохон дэш ингээ чангалмаар байгаа байхгүй. Уг нь ингээл тасгал хийгээд байгаа ч гэсэн яг тийм өөртлөө алга тэгээд дээрээс нь одоо хот манай хот одоо хүртэл мөн бариад идэх байна. За өнөөдөр тийм бүтээгдэхүүнүүд авсан тэгээд юу яасан онцлог. Угаасаа тийм ийм атал юм тэгээд орохоор 20 хорыг ялцаа тэгээд бүтээгдэхүүн авсан. Гал авсан. Өнөөдрийн 1-р сарын хамгийн анхны хүнсний цуглуулалт явж байгаа. Тэгээд энэ юу болсон? Би нөгөө нэг пявер хоолны савтаахгүй юу? Тэр тэгээ нэг юм онцыг санагдахгүй байгаа гэсэн. Тэгээд шилэн хоолны савтын жижиг. Тэгээд томыг жижиг том хоёрыг авсан. Тэгээд томд нь яг үнцэн аваад жижигтэнтэй харуулж юмс ч юм уу гэдэг яваад би Рикогийн юм менюсын дуртай. Тэгээд цагаангаа хүүхдтэйгээ буцалгуулсан. Тэгээд энэ хэвцээлч өнөр амар таалагддаг. Яг хэвцээлагч. Эндрийн энэ за лалтсан хамт ингээд манайх эндрийн хийж ирсэн чинь ингээ ирэх задлсан байдیں۔ Бүр задлаа.
Үдчихэд буяа юм аа. Тэгэл банцанда яана гэж бодоод нөө задлсан хайстай. Нэрээ юм байна. Задлсан хайсын грамд нь олох гэж бодоод хайстай хамт хийгээд тэгээд задлсан гэж. Харж ирэн хайсан. Тэгээ хийгээд авсаастай ёо энэ хүүхдүүдээ гар хүлхэн тэр бүх батраа нөө зөвхөн батраа ус гал ашиг санагдаад жоохон зүүн сонин төгөөж байгаа. Тэгээ алим авсан. Тэгээд та нар угаасаа намайг зүгийн талтай цайнд онцсныг мэднэ. Тэгээд зүгийн талтай цай маань дууссан. Тэгээд эдний би өмнөхөнд бэрсүүж урьдчилан хийх байсан байхгүй юу. Тэгээ одоо энэ цайг нь авчих гэж чинь. Тэгээд зөөхий талах. Би энэ талхан амар дуртай. Яасан бишэл талах байгаа. Тэгээ актимэл авсан. Тэгээд банан авсан. Хүнсний хувьд бол төмс луум харьцангуй гайгүй байсан. Ер нь 7-7 хоног хүнсээ авах туртай буундаж авах. Ер нь сонирхол баг те. Тэгээд Хума Аптои маань тэнэглэгчээр ерөнхийдөө эдэлсэн болохоор тэнэглэгч авсан. Тэгээд дээрэс нь ажлынхаа ахын тавсыг ийгцсэн юм шиг үлээ. Тэгээд ялч би бүр тавсан. Тэгээд буцаагаад төө би одоо гайхах юм тийм ямартай ч эвдэлсэн. Тэгээд хүний мэдэлсэн чинь мэдээж харцаагаар арай гайгүй гээд одоо юм сонио ингээд юу яатсан юм бэ? Тавцын тэнэглэгч авангууд нөгөө тал нь юу спитэн аюу ховор олчиж. Тэгээ хайж яаж байгаа тийм энэ авлаа. Дандаа хоёр тал нь тавсытэй болцсон юм байна. Тэнэглэгч нар. Тэгээд би болохоор угаасаа хүчний тэнэглэгчгүй битээ гэсэн учраас нэг юм тэнэглэгч авлаа. Тэгээ хоёр тэнэглэгч авсан. Тэгээд чинь нөгөө юу авлаа? Тоглоом авсан. Тэгээд би гол сайхны бүтээгдэхүүн авсан. Ерөнхийдөө ийм тэгээ хүүхний маск нэ тос витамины талаар ерөнхийдөө нэг бичлэг орох байх. Тэгээд ямартай ч уг нь миний хүүхд жижигхан байгаагүй. Том хүүхдтэй байсан. Тэгээд том хүүхдтэй байсан болохоор бүр юм унжсан гэх юм уу? Доошоо. Тэгээд бараг л ингэж үргэл. Ингэж үргэл. Тэгээд левчэндээ тэгээд нөгөө нэг тэгээ нөгөө нэг нэг амар тэрэнд ингээ фокус өгч анхаарахгүй жагаад сая Таиланд яваад усны хувцас өмссөн чинь бас эмхтэн хүн чинь эндээ анхаарахгүй болохгүй мөн гэж бодоод гэж анхаарсан. Наа битээ муу ээжж бодоор би нөх хөлтөг пицца авсан. Энэ сонин бит гэдэг чинь пиццаар чи идэн яалтгүй. Тэгээ автаж одоо пиццаг ин шаарч өгөндөө. Тийм. Тэгээ өглөө өгнө гэж зөөхөдөө бариантай талах. Өдрийн цайнд нь хүм баггүй. Тийггүй. Зүгээр талах л ийдсэн. Тэгээ өндөг анаас өндөг нэгдэг одоо тэгээ би итгэсэн. За 1-р сарын дундын анхны хүнсний татаа авалтаа байлаа. Тэгээд 1-р сарын одоо энэ яг бүрэн хүнсний татал биш шүү дээ. Хүнс таталж явахдаа хүнс бүр авахгүй шүү дээ. Гэтэл ингээд 149 мянга болсон байна. За баг 150 мянга болсон байна. Хоёр хүний хэрэгцээ. Тэгээ хүүхдтэй хүн чинь заавал юмсэд хэрэгтэй байхгүй юу? Эрс бацны авахгүй л. Тэгээ өөрөөсмөсөн сахартай хөрвүүлж хаад гэж бодоо. Гэтэл энэ бол 1 сарын одоо яг үндэ 7 хоног за болио ихтэл 10 хоног ингээд хүнс маань ингээд 150 мянга болж байгаа. Тэнгүүтээ сая манай хүүхд цалин маань бус учраас хүүхдтэй тоглоом авч өгсөн. Тэгээд уус өмнөх тоглоом үнэхээр амар утсан учраас тэгээд тоглоомын хайр хэрэгтэй. Тэгээд тэр тоглоом нь болохоор гайгүй тавсан арай очиж би амар үнэтэйгээр төсөөлөд өмнөх нь яг 60 мянгаар авсан. Тэгээ энэ зөөлөн болохоор арай үнэтэйж магадгүй жаадсан чинь 50 мянган төгрөгөөр зарсан юм маркетинг таван тохироос авсан. Тэгээд энэ хоёр цэнгэлч маань болохоор ингээд нийлээд 85 мянган төгрөг болсон. 85 мянган төгрөг болсон. Тэгээ одоо ингээд бодож үзэхээр
85,000, 50,000, 135,000, тэгээ 150,000 гэхээр чинь 285,000 төгрөг ерөнхийдөө ингээд нэг худалдаа авалтан дээр гараад тэгээд дээрэс нь сая ингээд бүтээгдэхүүнүүд 150,000 гэхээр чинь ерөнхийдөө ингээд бараг 300 гаруй мянган төгрөг би ингээд зарцуулаад гаргачлаа уучлаарай миний толгойд сая айгүй бодож амжсангүй. Тэгээд яг үндэ ганц бийжүүд бит хоёр ингээд сартаа хүнсэндээ ингээд байрны мөнгө төлбөр гээл ямар ч илүү хадгаламж авахгүй ямар ч үгүйгээр яаж юм гэхдээ миний хувьд бол хичээж илээ. Бүх хүмүүс л хичээж байгаа. Тэгээд цалин өндөөч хүрхгүй байна. Тэгээд тэгтээ зүгээрээ би зөвхөлж байгаа. Тэгээд энэ хүртэл бичлэгийн мөчсөн та бүхэнд баярлалаа. Энэгээр сарын хамгийн анхны худалдаа авалт байлаа. Биш хүнсний худалдаа авалт байлаа. Тэгээд хайртай шүү. Баяртай.